Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэгт дэлхийн эрчим хүчний зах зээлийг онцолж байна. Сүүлийн 3 сарын хугацаанд Ормозын хоолой хаагдаж дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 5/1 нь тасалдаад байгаа билээ. Энэ хэрээр эрчим хүчний хэрэгцээ багасахгүй нь ойлгомжтой тул нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн саруудад эрчимтэй өсөж байна. Энэ нэг талдаа Монгол улсын хувьд томоохон боломж үүсгэж буй боловч нөгөө талдаа Орос улбооны улсаас үүдэлтэй томоохон сорилт гарч ирж байна. 2026 оны 6 дугаар сард дэлхийн эрчим хүчний зах зээлд газрын тус болон нүүрсний нийлүүлэлтийн томоохон дөргөлт зэрэг үслээ. Орос улбооны улс өөрийн нутгийн баруун зүг дэх боомтуудаас гаргах газрын тосны экспортоо огцом танаж өдөрт ердөө 1.7 сая баррел болгон бууруулах шийдвэр гаргав. Энэ нь өмнөх сараас даруй 800 мянгаар багассан үзүүлэлт юм. Үүнээс гадна Оросын нийт олборлолтын хэмжээ ч унаж зах зээлд төгшүүр төрөж ирсэн байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийд даяар эрчим хүчний нүүрсний үн тасралтгүй өсөж Европын зах зээлд 1 тонн нүүрс 133 Америк доллар давсан бол Хятадын дотоодод ч үн дээшсээр байна. Энэхүү дэлхийн зах зээлийн савлгааны дунд Монгол улс Бүгд найрамдах Хятад улсын нүүрсний импортын тэргүүлэх нийлүүлэгч болж 4-р сард 11.3 сая тонн нүүрс гаргаснараа дэлхийн томоохон нүүрс экспортлогч Индонезийг ардаа орхисон. Тэгвэл энэ бүх өөрчлөлтийн цааш шалтгаан нь юу вэ? Орос улбооны улсын хувьд Украины дроны хадлагуудын улмаас дотоодын нефт боловсруулах үйлдвэрүүд нь ноцтой охирол амсаж шатхууны онцлолд орох эрсдэл нүүрсэн тул экспорттоос илүү дотоодын хэрэгцээг хангахад анхаарч байна. Харин нүүрсний зах зээлийн хувьд ойрхон тойронтой хурцтай байдал нөлөөлсөн. Индонез улс нүүрсний худалдаагаа төрийн өмчид ганцхан компанид төлөвлөрүүлэх гэмтийн шийдвэр гаргасан нь захиргааны хүнд суртал үүсгэсэн. Мөн тус улсын далайн тээврийн өртөг өндөртэй бага илчлэгтэй нүүрс Хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа алдсаар байна. Энэхүү бодлогын болон логистикийн алдаанаас бий болсон цоорхойг Монгол улс нөхсөн гэхэд хэлсдэггүй. Бээжингийн хувьд эрчим хүчний аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд нүүрсээ айлуулах олон орноос авахыг эрмэлзээр ирсэн ч энэ удаа Монголоос авах импортоо даруй 61% өсөжээ.